За энэ бол улсын 3 дугаар төв эмнэлэгт анх удаа хүүхэд мэндэлж байгаа тохиолдол юм. Учир нь ээжийнх нь цээжний хөндийн гол судсууд нь 2-3 газраа хууларч хэсэг газартаа цүлхийж цус шүүрч эхэлсэн байжээ. Хэрвээ хэдхэн минут л өнгөрсөн бол судасны цүлхийсэн хэсэг нь задарч дотоод цус алдаж их хүүхэд хоёулаа амир эсдэх байлаа. Учир нь цүлхийсэн гол судас нь жоохон ачаалал өгөхөд л задардаг учраас тухайн хүний амьдралын тоолоор тэг заахад ганцхан секунд л дутуу байсныг улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасгийнхан ярьлаа. Кесар мэслэлээр уу бидний ярьдаг кесар мэслэлээр хүүхдийг төрүүлээд хамтд нь одоо эхийн урагдсан, задарсан цээжний гол судсыг химнэл судсаар сольж хууларсан хэсгийг засах мэцэслийг амжилттай хийгдээд өнөөдөр эмчтүүлэгч маань одоо эмнэлгээс гарч байна. 1 см орчим том артериумтөрөөгөө царга мөн адил онцлогтойгоо явж байгаа сая онцлогтоод гол судас солих мэслээ хамт артериумтөрөөгөө царгах мэслийн боох эслийг хамтд нь хийсэн. Эмчтүүлэгч Батжаргал цээж далаар хөндөрдөж өвдөөд өвчин намдах юм уугаад намдахгүй болохоор нь их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж үзүүлээд тэндээ 7 хоног хэвцэнж өвдөлт нь мөн л намдаагүй байна. Харин нэгэн эмч мэрэгжлийн эмчид яаралд очиж үзүүл гэж зөвлөсний дагуу улсын 3 дугаар төв эмнэлэгт очиод цагийн дотор л мэс засалд орохоор болжээ. Хэрвээ тэр эмчийн зөвлөгөөг дагаагүй бол өнөөдөр их бүр хоёр ингэж уулзахгүй байлаа. Одоо ингэж аварсан энэ гоё хүүгээ эрхэм маз гэж нэрвсэн эрхэм амьдралыг биелүүлээд азар стейж дээр сөхөө учраас хүүгээ гоё өсгөж эрүүл саруулж энэ гоё хагалгааг хийж өгсөн биеийг сайн товдож сайхан амьдарч өшөөлөө сайн үлс хийнэ л гэж бодож байна. Хоёул нэг амарсаар гал битэр орж ирсэн. Тэгээ энэ хүнийг яг алхал ороод ирвэ гэсэн битэрчтэй мэдэхгүй болохоор хоёулаа хоорондоо ярилцсараа л тэгэл алхаад орж ирсэн. Эхнэрийн маань амнасыг аврахад тэгээ ингээд энэ эмч нартай л үнэхээр их баярлаа. Тэдэнд амьдрал бэлгэлэхэд улсын 3 дугаар төв эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн баг, цусны зохиомжтой эргэлтийн баг, гол судасны баг, зүрх судасны мэс заслын баг, сувилгын баг гэд зөвхөн 3 дугаар эмнэлгээс гэхэд 5 баг оролцсон бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүүхдийг 9 мэнд их барьж авах бүхий л ажлыг нь хийжээ. Хүнд мэс заслын ард гарсан нь мэрэгжилтнүүдэд маш том дорчлого боллоо гэж ярьж байна. Юу давхар нөгөө эмэгтэйчүүдийн мэдээгүйжүүлэг одоо ураг авахаас өмнө яаж одоо эмийн том яаж найруулах вэ? Одоо бодох энэ төр дээр бол нэлээд асуудалтай. Өмнө ерөөсөө ингэ таарж байгаагүй. Кесар хагалгаа хийгдсэний дараагаар манай үндсэн хагалгаа хийгдсэн. Бүх биеийг хүргэж жагаад цусын юулээд зөвхөн тархийг сонгомлоор цусны эргэлтийг эргүүлж жагаад тэгээд гол судсыг бүрэн авчаад залгаад ингэж хийгддэг хагалгаа байгаа. Одоогоос 10 жилийн өмнө цээжний хөндийн гол судас нь хууларч задрахад ямар ч авралгүй гэж үздэг байсан. Гэтэл улсын 3 дугаар төв эмнэлэгт өнгөрсөн жил 500 орчим зүрхний мэс засал хийсэн бол он гарсаар ийм мэс заслыг 200 орчим хүнд хийгээд байгаа юм байна. За энэ мэс заслуудын цаана дээрх ээж хүү хоёр шиг 100 их үрийг уулзуулж олон гэр бүл элэг бүтэн болж байна.